том хичээл тавьсны хол шалтгаан нь батлах багш маань манай сургуулийн анх байгуулагдсан цагаас хойш одоо хичээл Монгол хичээл номын уламжлалт сургууль хүмүүжүүлэх хичээлийг цаагаад 22 жил болжээ. Тэгээ багшаа ерөнхийдөө өнөөдөр багшийн нийлсний өдөр энэ ихлээр тавиад тэгээ хурлын маань хааж бас өөрийнхөө санаа оноо нөө бас ахаар аамар өгч юм хөө. Их том наадмаар өгч байна. Тэгээд хурлын ерөнхийдөө одоо хамааны хэлбэл тавилаа. Үгээр анхааралтай сонслоо. Масаахан олон янзын сэдвээр тавилаа. Энэ ялангуяа эхлэлийг авсан Монгол хичээсэн санаанд их хөргөж гарч иж байна. Дээрээс нь одоо хамгийн орчин үеийн одоо хэл шинжилгээний салбарууд байгаа энэ захин хэл шинжил буюу энэ захимжуулах энэ чиглэлээр одоо бас өөр нэг байгууллагатай хамтраад манай энэ сургууль бас 2-3 жилийн өмнөөс одоо их том сайхан нэвтрээд зохиог ажил залгуулагч нар оролцож байгаа. Тэгэхээр одоо шинэ зүйлүүдээс сонирхож үзлээ. Тэгэхээр миний сонсож суухад би нэг 3-4 юм дээр санал үнэхээр нийтжээ. Дулан багш хэлбэлээр ч гэсэн манай уян давтахын хэлбэлээр ч гэсэн саяын жаргал сайхны хэлбэл ч гэсэн энэ монгол хэл ерөөсөө болохоор байж энэ хэрэглээр бол их хэцүү боллоо. Энийг би бас нэг 2-3 баримтаар хэлье гэж бодож байна. Сая одоо 12 хоногийн өмнө улсын хэмжээний онны сургууль хэлбэл шалгуулсан болтой. Тэгж аймаг болгоноос нэг сайн багш шалгарч ирдэг. Тэгээ тэн дээр нэг сургуулийн өмнөх боловсрол үеийн цэцэрлэгийн 2 хэлбэлтэй бүр ийм нэр томьёо их байд юм байна. Хүүхдийн ингэж юм да хүүхдийн оройн тагалт, хүүхдийн өдрийн нойрсол, хүүхдийн өглөөний хүлээн авалт гэдэг. Ийм нэр томьёо хэрэгжиж байна. Бид бол яг ойлгох нөгөө л олон институт болсон. Тэгэхээр бас нэг манай Монгол хэлний нэг багш хэлдэг. Би бүр асуулаа. Энэ ажиллагаа шаардсан хүүхд гэж яриад байх юм аа. Ямар хүүхд хийж байгаа юм бэ гэсэн чинь надад нэг баахан олонгээр тайлбарлаа. Тэгэхээр би урдаас 70-аад оны үед хэцүү хүүхд гэдэг байсан. Өөрөөр хэлбэл хүмүүсийн бэрхшээлтэй. Тэгээд тэр нэр томьёогоос одоо бор багш татгалзаж ирсэн. Бор гэж одоо бас алдартай сургууль хүмүүжүүлэгч одоо энэ их сургууль багш гэсэн мөн усан жоо багш юм сайхан зүйл. Тэгээ бор багш бүгд тайлбарлаж ирсэгээр бидний одоо тэр ажиллагаа шаардсан хүүхд гэж хэцүү хүүхдэд бас буруу нэр томьёо хэрэглээд байна. Тоон тогтоох төр өөрийгөө хэцүү ноён гэдэг байсан. Хэцүү хүн бол амьдралын ухаантай, амьдрах чадвартай харин сайн үнийг хэлээд байгаа. Муу хүн гэдэг нь юу гэж хэлдэг юм бэлээ гэхээр яг нэг хүмүүжлээ доголдолтой хүүхдүүдээ нэг олон үгээр нэр томьёо хэрэглэдэг байж. Тэгсэн би одоо энэ ардын сургуулийн үзчихсэн чинь элмэг хөвгүү гэдэг нэр томьёо гаргав. Элмэг хөвгүү гэдэг нь ёстой нэг ажиллагаа шаардсан гэж хэлж байгаа. Хүн бол чадаагүй хамт тийм хүмүүжлээ доголдсон. Тэгэхээр ийм сайхан монгол үгээр хэлсэн матчаа зөвхөн манай боловсрол сургууль би ачаач нэр томьёо гэж орж ирж байна. Энэ бол мөн л одоо энэ монгол хэлний ядуу юм бидний хэрэглээний өнөөгийн байдал мөнөөс нь сая олон хүн ихтэй хэлж байна. Монгол хэл үйл үг бүтэж байна. Хамгийн анх. Үйл үг гэдэг бол хэлний аман чухал. Үйл өгч өөрөө хөдлөн шинжтэй. Нэр үг бол хөдөлгөөнгүй амьгүй юм заа. Тэр нэр үг бол одоо маш их болцсон. Тэрний нэг нь тэр өвдөлт явагдах. Одоо төрөлд явагдаж байна гэдэг өөрхөн эмэгтэй хүний төрж явах гадаа тэгээд улаан гэрэл асаад байж төрөлд явагдаж байна. Төрж байна гэж тэр явагдах гэдэг нэг үг бас байна. Тэгээд түрүүн point өгтөө багш хэлээ. Тэр үйл ажиллагаа гэдэг нь би бас их дүү. Процесс гэдэг юм уу? Бүх юм дээр үйл ажиллагаа. Хүлээгдэж байгаа үр дүн ингээд нэг олон идийг манай энэ хөтөлбөр боловсруулагч одоо бол хэлсэн. Тэгвэл бүрэн үр дүн. Эсвэл үр дүнгээ тавьж байгаа юм хүлээгдэж буй үр дүнгээ ингээ өвчөж орж байгаа. За та нар надад итгэх бол би бас нэг юуны бөөслүүлжсэн чинь бидний манай хүрээлэнгээс гаргасан одоо сургуулийн өмнөх боловсролын тэргүүрийн хилээлтэй цөм хөтөлбөр гэж байна. Тэр дотор хоноглох үйл ажиллагаа гадуур хоноглох үйл ажиллагаагаар хичээлээс гадуур ажил дээр тийм нэр томьёо явуулж байна. Гадуур хоноглох үйл ажиллагаа. Энэ монголоор юу гэж ойлгох юм бэ? Онцгой хөвгт мөгдсөн юм байна. Ачуу хөвгт. Энэ чинь бүр багангийн хөвгтээр тэр хөтөлбөрт нь орсон байна шүү дээ. Ийм маягаар монгол хэл маань нэг хэрэглээний гэсэн явж байна. Энийг шүүмжлэх болох. Миний би одоо хэдэн хоногийн өмнө энэ их хэлгээд сэтгүүл өөрийн хэлбэрний өгүүлбэрийг нэг ууртаа бичлээ. Энэ үгийн гарлыг өнөөдөр үг судлаачид бид биш
үгийн гар судлал гэдэг бол энэ хэл шинжилт бас хамгийн хэцүү. Төв хэлний зүй мэдлэгтэй маш олон тэр үеийн Монголын төв зан шил сэдвээр хамгийн холбогдчиход үгийн гарлыг тавьдаг. Гэтэл одоо энэ сайн дурын үг тайлбарлагч юу гэж тайлбарлаж байна вэ? Би бол Захын аймгийн Гомд Очирвайн хайрхны өвөрт ойрхон төрсөн тэр хайрхантаа шүтэж явдаг. Тэгсэн Очирвайн болгоны Очирвайн модыг ямар үгнээс гарсан бэ гэхээр Очирвайн гэдэг үгний нийлцэнэ. Тэгээ Очирвайн болсон юм. Ингэж тайлбарлаж байгаа юм аа. Одоо тэр баталгаанаас гэсэн үг. За одоо авгаагийн авсан байгаа. Эсвэл одоо авдаг гэдэг үгийг авсан юм аа даа хатгал гэдэг үгнээс авдаг гэдэг үг үүссэн юм. Лигмитийн жишээ нь зөндөө нийтдээ тэр хөвд очиж байгаа мөр нийтдээ. Одоо боо гэдэг үгийг өөнөр нь өтгнээ гаргачлуулах сүм. Ийм орчлоос үүссэн тэр бүр бичсэн байгаа юм. Ингээд энэ үгийн гарал зүй этимлог гэдэг юм ингэж хамаагүй. Тэр энэ хэл шинжлэлийн усыг бидний хийх завгүй байгаа тийм үү завсар байгаа шуурдсан одоо энэ сайн дурын хэл судлаачдын байгаа. Ерөөсөө тэгэхээр хэлний юу болчихсон тэр техниктэй аваад нэрээ авгаа асуугаа оддог юм байна. Хичүүл яа одоо ингэж ингэж амарчиж болохгүй тийм. Энэ өнөөдрийн манай байдлаа бидний илтгэлийн 4-5 хүний тавьсан санаа их нэг болж байгаа гэж баярлж байна. Энэ багтахгүй юм аа. Тэгээ өнөөдөр та энэ хэвтэмтнийхээ яг мэдсний аваад энэ сургуулиас нь бас цаг хугацаа зараад өчигдөр өнөөдөр 2 өдөр одоо ингээд Монгол бичгээд байсан юм сайхан эдгээр нэг хоол хийх бүтэн өдрөж явж байгаа эрдмийн хүний хувьд одоо их сайхан санагдаж байна. За тэгээ сая илтгэлүүдээр бүгдөө би өөрийн санаа хийж болмоор хамгийн сүүлд өмчгийн илтгэл үнэн бас хэцүү өгөө сонирхолтой байдаг. Тэгээ маш том юм зорилт байсан байна гэж бодчих. Энэ одоо нэг том хүн зөвлөсөн санскрит хэлний төвшин. Би зүгээр бас нэг бүлгийн шашин энэ рүү зайшгүй бас хаач. Олон ном уншиж яхад энэ их хөлний судраг, баг хөлний судраг гэдэг мэдээ хийдэг ёс гэдэг. Тэрний дараа энэ очир дайр хөлний судраг буюу Дандрын аймаг, Тарны аймаг гэдэг хүний оюун сэтгэлгээний дээд одоо чиний хэлээд байгаа тэр чамдаа сальсан бясалгалын төвшөнд энэ метабицийн төвшөнд орсон юм одоо орчуулах зорилгоо сууж байгаа гэдэг нь сайн байна. Би зүгээр чамайг анх энэ илтгэлийн чинь харангуйтаа энэ яг уран сайхны хаяглагтай орчуулж байна. Ялангуяа энэ сэтгэлгээний түүх ухааны гэж болсон сэтгэлгээний оюун мандлын дээд мандлын шиг энэ зөвхөн энд байгаа амьд биеийн тухай дараагийн төрөл авсан. Тэрнийг одоо чамдаа саялах бэлтгэл гэх юм уу? Би бол нэг тогтцны томьёо гэдэг юм. Янгуу хүн гэж. Янгуу хүний бэлтгэл. Үл яасан бэ? Яагаад тэгэхээр Эйнштейний юм бэ? Харьцангуй нь абсолютны үнэ гэж хоёр хүн байна шүү дээ. Энд чинь абсолютны үнэийг яриад байгаа юм. Тэгэхээр янгуу хүн арай нэг томьёо болох юм шиг байна. Тэр нь яг уран сайхантай нөгөө оюуны хайлт гэдэг шиг сонсогдож байна. Тэр эго гэдэг чинь яг хувь чанар гэж тэр баггаалтай тэр өөр юм дээр сэтгэл бодлоо. Тэр нэр томьёогоор явуулсан. Өстэй миний мэдлэг өрөхгүй. Энэ үнэхээр сонирхолтой. Чи бол нэгэн тийм бас юм уншиж байгаа нэгэн таацуулаад тэр санскрит нэр томьёог англи нэр томьёог харагдуулж байгаа. Тэгээ цаад утгуунаа тэр хэсэг нэр томьёо тогтоож байгаа. Үнэн баярлж байна. Энэ бол тийм амар ажил биш л дээ. Угаасаа одоо та бид үг хийж хэлдэг болсон. Нэр томьёо гэдэг бол нэг л утгатай. Тэгээд тэр үг нь үйл үгээр биш нэр үгээр байна. Аль болох нэг хоёр хүн үгээр л оноо. Тэгээд цаана тэр чинь ганцхан үг хоёр хүн үг мэт байгаа боловч агуулгын асар их багтаа юм шүү дээ. Тэр нэр томьёо тогтоо. Тэгээд тэр тогтоосон нэр тэмээ цаад юмныхаа хутга мөн чанарыг зөв илэрхийлээ. Ингээд тогтчул энэ чинь ганцхан нэр томьёо орчуулах хөтөл зөв орчуулах айхтар одоо тэр тухайн шинжлэх ухаанд хэрэгтэй юм да. Тэгээ бидний залуучууд одоо энэ ястрлын тэр дээд эрдмийн төвшөнд ийм оюуны үйл ажиллагаа явуулаад завын явуулчлаар үйл ажиллагаа хийчихсэн шүү дээ. Тэгээд одоо энэ төвшөнд одоо ингээд нийтгэл тавих ингээд нэр томьёоны чиглэлээр одоо тавьсан хүмүүс их баярлж байна. Хамгийн сүүлдээ оюуны үг хэлсэн. За ингээд би өөрийнхөө хэлбэрийг одоо уншиж хамгаалж байгаа. Тэгээ үнэхээр одоо энэ сургууль маань энэ 20 хэдэн жил Монгол үеийн нийгмийн зургаар гарч ирсэн, маш хүчтэй орж ирсэн.
Тэр үед би санджи 1-р 10 жилийн сургууль манай сургуулийн үйлчлэгээний үрэлгийн давтар сургууль гэж байна. Нэгийн Аа гэдэг ангид Монгол хүчийг хангацах туршил явуулж байгаа. Одоо энэ Бацаягаас ихсүүлээд манай жүжигчд хүртэл шүүмжлээ. Энэ сургуулийн үрэлгийнхаа буруу юмыг яах турших гэдэг. Бүх хүүхдүүд 1-р ангиас зэрэг за Монгол хүнээ Монгол хүчийг мэдэхгүй гэж байгаа юм яаж байгаа юм гэж. Одоо тийм нэг сэтгэлийн хөвлөгийг Монгол хүч чинь 1-р ангиас олцсон юм аа. Тэгээд цаашаа зориглоод 3 жил 4 жил яваад сайхан болохын даваан дээр эргэж тулгаар буцчихсан юм байна. Тэгээд тэрнээс хойш одоо сүүлийн 20 жил Монгол хүчийг нэг жаахан ард түмний дунд тийм үн сонин дуурайхан цаохолсон сонин яагаад их шиг нэг тийм хүн болоо энэ сургууль авч явж ирсэн. Эндээ энэ уран бичлэгч одоо манай шав хинээс ихсүүлээд энэ төгссөн хүүхдүүд уран бичлэг гэдэг юм нэг гаргаж ирээд Монгол хүчийг чинь олон жилийн уран бичлэг авч явлаа. Өнөөдөр авч явсаар өчигдөр бүх хүүхд багш нарын дуу сайхан уран бичлэгийн уралдаан зарласан байна, орсон байна. Ингээд энэ сургууль бол ерөөсөө энэ Монгол хүчийн аль тасраг их авиат үлсийг хийж исэн юм аа. Тэгээ одоо энэ юуны бишэлтэй цаг эдийн засгийн хямралтай бишэлтэй юм цаг бас энэ сургууль дээр бүтэн өдрийн туршийн том эдэмгийн хурдан зохиол байгуулаад аавынхаа нэрийг хүүхэд нь энэ хань гэрүүлэн шавнар нь ингэж авч явж байгаа гэхээр бас баярлж байна. Тэгэхээр энэ эдэмгийн хурдан ач холбогдол цаана их том зүйл байна. Миний тавих итгэл бол энэ Монгол хүчийг рүү хандж байна. Тэгээд өөрөөр доктор багшийн яриад чарлаа. Ерөөсөө баг цаг ихийг мэдүүлэх явдал их чухал болсон байна. Тэр чиглэлээр би Монгол хүчийн өсвөр зүйд үндэслээд зөвхөн аав усгийн 3-4 дээр ихэм дунд адагт орсон 3-4 дээр жаахан ялгар тэмдэгнүүд хэрэглээд Монгол цагаан толгойд өгдөөрөө бүтчихэж байгаа. Тэгээд тэр чиглэлээр одоо нэг бүрийн юм цагаан толгой бүтсэн. Энэ нэр нь үсгийн дүрс төдийг хөргөөр өөрөө сурах үндэсний бичиг өшвэ гэж. Би яагаад цагаан толгойг бид нэрлэе өгөхөөр цагаан толгойн толгойг нэрж болно. Тэгээд манай уламжлалт цагаан толгой бичмээ дандаа тийм уянгийн сайхан нэгтэй. Тэгээд агуулгаа яг харуулцдаг байна. Тэгэхээр миний энийг бол үсгийн дүрсийг хараад тэгээд дүрийг жоохон ойлгох бүсгнүүд бүтээд цагаан толгой бичиж байна. Тийм учраас энэ ном 20 улстай. Одооны хэмжээний улсаар бол тэг 16 хэмжээний улс бол. Тэгээд хэрэд бичгтэй ялангуяа олон нийт зэрэг. Өөр энэ тайлбарыг уншаад энийг дарамт өөрийгөө ганц нэг бичээ үсгээр харчвал тэгээд 7 хоногт сурах хэрэгтэй юм байна. За тэр тухайд юм аа. За тэгээд би уншиж байгаа гэхээр. За цаг хугацааг товчлох гав цагт хийж үтээх нь хэмжээнээс оюун түмний чин хүсэл эрмэлзэл байсаар ижээ. Цагийн үнцнийг эрхэмлэн үр бүтээлтэй ашиглах нь сурах үйлдэл хамаатай асуудал юм. Өдөр сараар байтугай жилээр хэмжигдэх урт хугацаанд сураад мартдаггүй, сургаад сурдаггүй зүйлийн нэг бол их хэл адаад хэл. Уг нь өдөр байтугай цаг мөч хорон бүр хэрэглээнд байдаг байх ёстой хэл бичиг урт хугацаа зарцуул сурах нь нэг талаар инээдтэй нөгөө талаар харамсалтай юм. Ялангуяа их хэлийг тэмдэглэсэн бичиг хүсэл за энэ гэрийн Монгол тод юу нэ. Их хугацаа зарах нь сурах шавьдаж сурах багшд жохортой хайр цагийг өрөөшгүй өнгөрөөж байгаа юм аа. Ийм үзэл бодол сэтгэлгээний үүднээс энэхүү илтгэлийг бэлтгэлээ. Манай монгол хэлийг 1000 илүү жил тэмдэглсээрээс үндэсний бичгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 1985 оноос эхлэн сэргээн зааснаас хойш идэвхтэй хүртэл 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд монгол хүчийн ерөнхий боловсролын сургууль тасралтгүй заасан бөгөөд бага ангиас 1-3 дугаар ангиас эхлэн заасныг бис тооцоод зөвхөн одоогийн сургуулийн төлөвлөгөөгөөр суур боловсролын төвшин буюу 6-аас 9-р анги заасан байдлыг цаг хугацаагаар хэмжүүл бүтэн 4 жилийн турш 300 орчим цагийн хичээл үзэж судалжээ. Ямар урт хугацаа, ямар олон цаг бай. Гэтэл Монголын нийгмийн бүхэл бүтэн нийгмийн буюу залуучууд мөнөөр олон жилээр олон цагаар заалгасан монгол хүчээр хэрхэн сурч, ямар төвшөнд яаж хэрэглэж байгаа билээ гэдгийг та нар надаар хэлбэрт мэдж байгаа. Их хэлээр сонсох яахын төвшин сурсан хүүхдэд зөвхөн монгол хүчийн цагаан толгой 26 улсын таниул үсгээ холбон уншуулж бичиж сурахад ийм урт хугацаа зарцуулаад ийм үр дүн хүснээ харуулбал учир чадхаан жоохон юунд байна гэдгийг хэлцүүлэх бодлоо. Монголчууд буруу замаар удаа тавих буцалтаа шороо тавих гэж ярьдаг. Монгол хүчийн сурвалжлагчдад бид буруу аргаар олон жил хөдлөө заажээ. Аргаар зөв болохгүй бол альва ажил амжилт яаж гарах вэ? Амьдралд арга нь олдгүй юм гэж байхгүй. Харин аргаа олохгүй байгаад байна. Аргын олдох алтан юмнуудын толгой зүгээр атах нь аргатай хүн аслын номтгож үүдэг ардын үг үнэтэй. Монгол бол их шиг амьтай, их шиг хинтэй, сонсгонтой яруу сайхан хэл. Техноо чимэг болсон аюулгүй сайхан монгол хэлний гол асуудал их шиг зохицов.
Дээгүүлэгч үсгүүд ихшгээр амиж үе үтгийг ёсыг анхаарахгүйгээр авианы аргаар тэрийг хичээг заддаг нийтэг авдаг. Авианы аргаар үсгэлтэн заа сургадаг нэгэн авдаг юм. Нөгөө Монгол бичиг дэвшиг хийгүүдийн салаагчлан орох байдлын хуулийг харгалзан үзэхгүйгээр тийм болгоны нөхцөл үг бүтээх хуулиар бүтээнүүдийн өмнө задахдаа ширхэгчлэн дөрөнжүүлж хөндрөө заадаг хоёр дахь юм бий. Мөн Монгол өсвөр зүйн онцлогийг үл хайхад өсвөр үрийг нэг нэгээр нь усны тусмал заадаг 3 дахь буруу оршино. Өөрөөр 26 өдөр заана гэсэн. Түүнчлэн Монгол хүний сэтгэлийн онцлог буюу ерөнхийдөөс тусгаар томоос шийдвэрүү багасхан сэтгэдэг сэтгэлийн хууль ажиг чархаа ажигламтгай шинжилтэн тодруулан заагаагүй 4 дахь алдаа гарч байна. Сургууль хөнгөнөөс хөндрөө энгийнээс нарийн руу гэх чухал нэг дидактик зарчмыг авдагтуул алийн хэцүү ярих хүчийн зөрөөтэй үгийг цагаан толгойн сургалтын үед оруулж уншуулж өчүүлдгээс сурагчид зүрхшээг халирах бол улмаар Монгол бичиг сурахад хүнд хэцүү бичгийг сэтгэл зүйн анханаас нь суралцагчдад суулгасан 5 дахь буруу юм. Энэ 5 алдаа буруу аргыг арилгаж үндэсний бичгээ Монгол хүний сэтгэхийн онцлог, Монгол бичгийн гол ёс, өсвөр зүйн онцлог, сурах зүйн зарчим зэрэг тулгуурлан цөөн цагт багтаан зааж дөд төрхөн сул аргыг боловсруулснаа та бүхэн танилцуулъя. Монгол өсвөр зүйн судлаач Эрдэмтэн сайн шагдарсан бичгтээ тухайн цагаан толгой үндсэн өсвөр цөөн байж болох боловч түүнээс олон авиадлыг тэмдэг боломжтой болохын үүднээс үндсэн үсгээ нэмэлт тэмдэг тавих 2, 3 болон 4 жүсгийг нийлүүлчихээд ямар нэгэн тодорхой авиа тэмдэглэх зэргээр өргөдөх арга цагаан толгойд байдаг. Өсвөр зүйн судалгааг гээд амьдрал ахуйтай хэрэглэх боломжтой юу, өрн боломжтой гэдгийг заавал хэрэгсэх хэрэгтэй, заавал мэдэх хэрэгтэй. Харин бидний тухайд ямар нэгэн хэл бичиг заахтаа энэ талаар харьцангуй бага анхаарч ирсэн дутагдлыг хүлээх ёстой гэж хэдээ идэхгүй юмсгээд 2007 онд гарсан номноос гэж. За дараагийн дугаарлаач нэг Монгол бичгийн цагаан толгой 24 үсэгтэй ихэд 26 үсэгтэй ихэд тэдгээрийн бүтээх хүнсэн зурлагын үсгийн махбод нь биднийхээр 6 зурлаг 4 хүн ялгах тэмдэг буюу өгд 10 зурлаг тэмдгээс цагаан толгой бүгсгүүд бүтнэ гэж үздэг. Гэтэл Монгол бичгийн цагаан толгойд ханиулах одоогийн сургалтанд сурагч багчуудад 20 гаруй зурлаг 10 гаруй ялгах тэмдэг заадаг нь анхан сурах хүний ойр ухаанд болоод нүд гарт илүү зүйлөөр төв хөндрөл учруулахаас өөрчлөв. Эдгээр нуруу жарг чих систем гоцоо дигээр бол хэлний аваа бүтээх үсгийн махбод биш тэр зөвхөн нэг үсгэл орох төдий зурлаг ялгах тэмдэг. Одоо мянган цагаан хайнаа малчин Монгол хүн нэг үсгэн зүсэж биеэс нь ялган таньдаг шигээ цагаан толгой хориодхон цом үсгээ ялангуй ялгаагаар нь ялгаж таних нь ажигч Монгол хүний цээж эрдэнд юу хүн байх вэ? Монгол хүний ахуйгаас үүдэлтэй нэр, шүд, шил, мэдэс, ном, хөл, хэмээ, сүүл, орхиц энэ 6 зурлаг дээрээс нь тусал, авах тусал, эвэг эзэг ялгах тэмдгээ хийлээ тэдгээрийн биеэс нь ялгахтаа харьцуулан жишээ сэтгэхийн амлаа гаргаад үндэсний бичиг үсгээ зохиосон байна. Энэ ажиглах нөлөөлөлийг харьцуулах сэтгэн үйл тулгуурлан зааж сурах нь зүг байна. Энэ цагаан толгой үсгүүдээс зөвхөн яагаад аав үсгийг сонгож авах вэ? Нэг Монгол ардын зүүн цэцүүгийн сан аав ээж гэсээр хэлээ сурдаг, аав ээж гэсээр эрдэм сурдаг. Атман өөр аваа мэт боловч аав үсэг сурсан бүргүй. Аа сураагүй бадар ажил сураагүй шалтгаан. Аав үсгийн дүрс танихгүй, 10 тооны тэг танихгүй. Аав ээж хүний дээд аав үсэг эрдмийн дээд. Авдрагтаа арцуулснаас аав үсэг сурсан дээр хичтэй өгүүлээ. Гэтэл өө их шиг ч юм уу эсвэл ихэд иүүлэгч үсгийг бас зөвхөн аав үсгийг зохон онцог эрдэм сурсан, ис сурсан эсхийг аагаар төлөөлүүлж өгүүлсэн нэг л учиртай. Учрыг бохол Монгол бичиг аав үсгийн 3 дүрсийг ялангуй хувиргаад ялгах тэмдэг зэргийг тайлбараас цагаан толгойн бүх үсгүүд бүтэж байна. Энэ бол Монгол бичгийн өсвөр зүйн гол онцлог Монгол хүний сэтгэн өвлийн үр дүн мөн. Хоёр Монгол бичгийн уламжлалт цаа гаргаад аагаар ахсан амьд долоо үсэг, аа тэргүүнд ахмад үсэг, аагаар амьсан эргүүлэгч үсэг гэмээр уламжилт, өргөмжилт нэршил нэгийг хэлж байна. Тиймээс итгэгч би аав үсгийн ихэм дунд алдарт 3 дүрсийг ялангуй хувиргаж Монгол цагаан толгойн сүлдийг бүрэн бүтээл үндэсний бичгийн өвтөр дүрм өөрөө сурах анхны цагаан толгой энэ арга зүйлийг үндэсний зохиолоо. Жухамдаа Монгол бичгийн цагаан толгой тайлэгдэх хугацааг 1-7 хоног багтаах буюу 7 удаагийн багц хичээлээр үзэх юм байна. За сая энэ багшийн хэлээр багцлаа гаргаад. Нэгд Монгол бичгийн үндсэн зурлах ялгах тэмдгийг 1 цаг. Их шиг үсгийн бүлийг 1 цаг. Их шиг үсгийн 7 өгшгийг тус үрээр нь дүрсээр нь таниулбал одоо энэ чинь 28 30-аад дүрс болдог. Ерөөсөө ганц шүд шил хоёроос л бүх их шиг үсгийг бүтчихэв. Дөрөв улан багшийн хэлээр зогс яригдаад өгдөө. Аав үсгийг онцлог байна, аав орчхон. Би энэ дээр бас тэр санааг хэлсэн байна.
Ерөөсөө их шиг үсгийг таниулахад шүд шид хоёр байх болох нэ гэдэг соёл. Нөгөө шид гэдэг бол шүдний сунгаар шид. Хоёр шидний зайг шид гинэ гэдэг чинь шүү. Гээгүүл үсгээ бүдгэлтэй шүд гээгүүл маамаа. Шидбэд гээгүүл номон зураг гээгүүл эцэс гээгүүл жавч гээгүүл. За дараа нь гадаад үгээ тэмдэл аль үсгэний цаа. Ингээд цагаан тоон бүх үсгийг 7 өдөр зааж. Цагаан тоон аль үсгээ заахтаа манай дуун сургууль яадаг вэ? BP2-ын цаахан зүг нэг үгүй. Тэр Монгол B үсгэнд шилтэн гаргаад юу хийгээд ялчихж байгаа. Монгол B үсгэнд нэг жоохон тархинд ингээд тавьчаад каас. Тэгэж заасана гэж байна. За уган өсгөлтэй бүлэглэн нэгтгэн заах нь уламжлал заах гэж байжээ. Энэ тухай заах гэж багш шар багш хүчтэй. Монгол цагаан толгой үсгийг заахтаа эхлээд их шиг үсгээ сайн нэглүүлж, эргүүлж үсгээ хэд хэдээр зааж өгдөг заншилтай байна. Мөн ижил дүрстэй үсгийг хураангуйж нэгтгэж, цөөхөн дүрс болгон хөгжүүлэх аргыг хэрэгж байсан байна гэж хэлсэн байна. За Монгол үчиг их сардах багшааж үсгийг хураангуйлах аргыг өөрийн цагаан толгойтой үгийн ихэн дунд адад орох байдлаар гаргаж үзүүлсэнийг ганцхан Б үсгээр хураангуйсныг дурдвал. Б үсгийн 23 дүрсийг ижлээр нь хураангуйлахад 6 дүрс үүш төсөв. Хоёр дэвсгэр үсгийн дүрсээр нүдүүлэх аргаар цагаан толгой гоцгож тэр учраас шавж багш цагаан толгойгоо эрдэнэ мэт үсгийг илгүүлэн амар хялбар сурах төд зам хэмээн нэрсэн бүх гинүүд үсгийг хураангуйлан үзүүлж таниулах нь энэ цаг хэмээсэн төрийн сургуулийн сайн арга байж. Энэ тухай ахтем жирэмч шавж багш өөрийн зохиосон төд зам гэдэг цагаан толгойгоо ашиглан огт бичиг мэдхгүй үнийг 2-7 хоног бичиг уншихтайгаар болгож чаддаг байсан хүн. Хүрээнд гарч зарлаг их зэрэг ажлын хүнийг тэр аргаараа сонгож хагас сарын дотор нон сони уншигтай болгохыг би биеэрээ үзэж заагаад энэ талаар сүлхийн чадамгай багш байна гэж агтдаг байсан билээ гэж бичжээ. Монгол үчийн үндсэн зургуудаа шүд шид бидэс гурав бүх их шиг иймэл чи бүтээх идэвхтэй оролцгоо одоогийн шүд хамгийн их олдоо. Тиймээс монгол үчийг бас шүдэд бичиг хэмээн нэрлэв. Эрдэмтний базрын агч авч бүгэн гардын мөшгөл юм. Монгол улс нь авианы адилаар утгатай ингээд шүд шид бидэс гурван Монгол хэлний хаагтагч ихшийн үйлстэй холбоотой байж болох юм. Монгол хэлний ихшин сүнс гэрүүлэгчийн бий болох бөгөөд үндсэн болоо ашиглаад эдгээр нь анхандаа өөр хэмээ оршин байхгүй гэсэн нэг л ихшинсэн байж байгаа. Тэр Монгол улсын аагаар төлөөсөн бүх ихшинүүдийн эцэш мөн бүх гэрүүлэгчийн эцэг нь тэр аа байж гэсэн юм үгтэй хийж байгаа. Энэ хэл шинжлэлийн олон үеийн баталгаагаар хэлдэг. За жишээ нь гэрүүлэгч үсгийн бүлгэртний жишээ болгоод зүгээр үсгийн дитмийн өмнө цэг тавихаарнаа дитмээс ивэр ургуулаад эцэг ургуулад маа авсан болж байгаа. Тулгуур үчил нь энийг юм тулгуур форм сигнал гэдэг юм. Тэгээд дараа нь гэрүүлэгч үсгээ задгаа үг болгож уншин та энэ ами мэг битүү үст уушгүй ам мал энэ ном чиг. Тэгээд баг их хэмжлэг гараад ирвэл тэрнийг ан молон номон юм ч гэдэг юм уу бүтэн үе ураад бүтсэн хүний нэр намны үнэлэн гэдэг ингээд таньж маш олон үеш боломжтой нэг үсцээр уруу симийн дөрвөн цагаар маш олон холбоо оршоо үнэлж чинь үүрэг уншиж чинь дараа нь одоо ном гэдэг сэдвээр бичиж зохиож уншиж байж.